Welcome back to Jenna's channel. За өнөөдөр би limiting beliefs буюу хязгаарлагдмал итгэл үнэмшлийн тухай ярих болно. Би бүр маш олон жил энэ өөрийнхөө хязгаарлагдмал итгэл үнэмшлээс болоод бүр маш олон боломжуудыг алдчихсан. За дээрэс нь миний бүр сэтгэл санаанд нөлөөлөөд би нэг хэсэг унтаж чадхаа болсон байсан. Тэгээд магистр сурдаг байхдаа сэтгэл зүйчтэй уулзаад энэ limiting beliefs буюу одоо надад ийм negative self talk давмгаалаад байгаа юм байна. За ийм хязгаарлагдмал итгэл үнэмшлээсээ болоод чи ингээд өөртөө итгэх итгэл чинь сулраад байгаа юм байна гэд сэтгэл зүйчтэй уулзч ээж би энэ өөрийнхөө талаар мэдээд тэгээд сэтгэл зүйчийнхээ тусламжтайгаар сэтгэл зүйний аргын тусламжтайгаар өөрийнхөө limiting beliefs-ийг өөрчилж исэн. Тэгэхээр өнөөдөр хэдүүлээ limiting beliefs буюу хязгаарлагдмал итгэл үнэмшил гэж яг юу юм бэ? Тэг яагаад тийм хортой юм бэ? Тэрийг яаж өөрчилж болох юм гэдэг талаар ярилцсанаа. За limiting beliefs буюу одоо энэ хязгаарлагдмал итгэл үнэмшил бол хүн болгонд байдаг. Яагаад гүй гэхлээр одоо бидний хар багасаа гэр бүлийнхний одоо хэлжсэн үгс, найз нөхний хэлжсэн үгс, сургуулийн орчинд ороод багш нарын хэлжсэн үгс гэх мэтчлээ одоо биднийг одоо өнөөгийн бид нар болох явцад биднэрт суулгасан тэр одоо өөрөө өөрсдийгөө харах тэр үнцэг маань ерөөхдөө энэ хязгаарлагдмал итгэл үнэмшил болж байгаа гэсэн үг. За жишээлх юм бол хэрвээ та өөрөө би хангалттай сайн биш, аль эсвэл одоо би айгу залах уу, би ер нь юмыг тууштай хийж чаддгүй ч гэдэм үү те гих мэдчлэн иймэрхүү бодлууд танд байнга орж ирдэг. Тэгээд тэр бодлуудаа бүр ингээд та өөртөө батлаад бүр үнэн гэд гүн итгэцэн байх юм бол тэр чинь таны одоо гүн хязгаарлагдмал гүн итгэл үнэмшилж юм а гэсэн үг. За миний хувьд би ямар одоо хязгаарлагдмал итгэл үнэмшилтэйсэн бэ гэхлээр нэгдүгээрт би өөрийгөө залах уу гэдэгт бүрэн дүүрэн итгэцэн байдаг гэсэн. Би юм аюу залах уу юмыг дандаа цагийн тулгаж хийж идэг. Тэгээ энэ зам маань бол бүр надад ингээд суудсан цаанаасаа ирсэн тий одоо засах бараг аргагүй байх гэж би боддог гэсэн. За хоёрдугаарт гэх юм бол би гаднаа амир өөртөө итгэлтэй тий ингээд айгу мундаг байгаад байгаа юм шиг хэрнээ яг цаад хүн маань би ер нь хангалттай биш гэдэг тийм итгэл үнэмшилтэй байгаад байдаг гэсэн. За тэрийгээ би дараа нь одоо яаж мэдсэн бэ гэхлээр маш олон боломжуудыг би ер нь хангалттай сайн биштэй гэдэг бодлосоо болоод алдчихсан болохоор дараа нь ингээд өөртөө анализ хийгээд би ингэж бодож исэн болохоор энэ боломжуудыг алдчихсан юм байна гэж харж байсан. За ганцхан жишээ хэлээ л да. Ингээд Монголд ажилладаг байхад манай нөхөр надад миний хайр ингээд англи хэлтэй, герман хэлтэй юм чинь ингээд олон улсын байгууллагад тэгтээ ингээд маш сайн цалинтай олон улсын байгууллагад орох юм бол хоёулангийнх нь ингээд амьдралт ч гэсэн хэрэгтэй штэ. Тэгээд чи тийм газруудад apply хийж үзгүй мүү гэд айгүй хэлдэг байсан. Тэгээ би нөхөртөө юу гэж хэлдэг байсан бэ гэхлээр миний англи хэл тийм сайн биш ээ. Тинчээ ч мундаг хүмүүс ажилладаг бах уу гэд би ерөөсөө нэг ч удаа тэр компанид apply дэж үзээгүй. Яагаад гэвэл би бүр өөртөө чи бол сайн биш ээ гэд ингээд итгүүлсэн байгаа байхгүй юу. За тэгсэн чинь дараа нь би тэр компанид яг миний хүсэжсэн албан тушаал дээр ажилладаг хүнтэй тааралдаад ингээд юм яриад үзсэн чинь яг ясам дээрээ миний голоод байсан англи хэл маань яг ясамн дээрээ нөгөө хүний англи хэлээс нэг хол зүрхөөргүй болж таарсан. Тэгээ би юу гэж бодож байсан бэ гэхлээр би уулна ядаж апплайдад үзсэн байсан бол үнэхээр тэр ажил дээр ороод тэнцгүй юу гэдгийг мэдчихэж болохоор байсан байхад би яагаад ерөөсөө апплайд ч үзээгүй байна гэж бодож байсан. Гих мэтчлэн янз бүрийн олон болол одоо хязгаарлагдмал итгэл үнэмшил хүн болгонд байдаг байгаа. За миний хамгийн эргэн тойрноосоо сонсч исэн одоо хязгаарлагдмал итгэл үнэмшлүүдийн жишээ юу вэ гэхлээр би хэлний авьяасгүй гэдэг жишээ. За би энийг бол маш олон найз нараасаа сонсч исэн. Хэлний авьяастай хүмүүс гэж тусдаа байдгийн байлээ. Би бол хэл сурах авьяасгүй хичнээн хичээгээд хэл сурч чаддгүй маа гэдэг нэг тийм итгэл үнэмшил байдаг. За гэтэл яг ясам дээрээ судалгаагаар батлагдсанаар хэлний авьяас гэж юусоо байдаггүй. Тухайн хэлийг суралцаад явж байгаа суралцсан олон хэлтэй болсон хүмүүсийн зүгээр өөртөө таарсан арга барилыг тогтвортойгоор ашиглаад тэгээ хэл сурсан байдаг юм байна. Гэтэл хэлний авьяасгүй гэж хэлээд байгаа тэр хүмүүс маань зүгээр л хэл сурах өөрийн гэсэн арга барилыг хараахан олоогүй, практис дээр ашиглаагүй, тэгээд удаан хугацаагаар тэрийг нээж илгүүлж чадаагүй л гэсэн үг байна. За бас нэг миний сонсч байсан limiting belief гэх юм бол бизнес хийдэг хүмүүс гэж тусдаа байдаг. Бизнесийн сэтгэлгээтэй юм төрсэн хүмүүс гэж байдаг. Би бол надад бол тийм бизнес сэтгэлгээ байхгүй гэдэг тийм итгэл үнэмшил. Би хүртэл би бас яг тэгж боддог байсан.
би бол бизнесийн сэтгэлгээ тааруулхан би ерөнхийдөө юм академик чиглэлийн хүн гэд бүр өөрийгөө тодорхойлоод тэрэндээ гүн бат итгэцэн явж агаад тэгээд өөрөө бизнес эрхэлж үзээд за бас болох юм байна. Би чинь бас хий гэвэл хийж чадах юм байна шүү гэдгээ ерөнхийдөө одоо олж нисэн гэх юм уу да. Хязгаарлагдмал итгэл үнэмшлэн гэхдээ яг үнэн үү гэвэл яг үнэн бол биш. Энэ бол зүгээр л өртөөсөө таны байнга давтаж хийсэн, таны өөрөө өөртөө итгүүлсэн, за туршлагаараа тэрийгэ ерөнхийдөө батлах гад ингээд хичээж байгаа тийм зүгээр л хязгаарлагдмал бодол итгэл үнэмшил гэсэн үг байна. Одоо хязгаарлагдмал дээс хүрэг итгэл үнэмшлүүд нь маш хортой. Яагаад гэвэл энэ итгэл үнэмшлүүд чинь таныг дандаа араас чинь ингээд чангааж идэг. Би чадахгүй, би ухаантай биш, би тийм юмн дээр муу гэх мэтчлэн одоо юм дандаа өөрийгөө ингээд татчих чангааж байдаг тийм бодлууд гэсэн үг. За жишээл юм бол олны өмнө гарч ярихаасаа одоо айгуу тийм түгшүүртэй байдаг anxiety-тэй тий би угаасаа олны өмнө ярихдаа муу гэд хүн бодоод итгүүлчихлээр өөрөө өөртөө тийм limiting belief үүсгэчихлээр олны өмнө гарч ярих тэр боломжуудаас үргэлж татгалцаж ингээд хоош сууж идэг. Тэгээ нэгэнд та олны өмнө одоо гарч ярих боломжуудаас татгалзаад байгаа юм чинь танд practice хийх тийм одоо шанс олдохгүй тий. Practice хийхгүй юм чинь олны өмнө ярих угаасаа хэцүү л ах болно. За тэгээд нэг одоо ажлын шаардлагаар ч юм уу олны өмнө гараад ярихлээрээ төгтрээд ээрж муураад ангуудаа хүн юу гэж боддог вэ гэхлээр одоо бидний тарих шууд биднэрт дээр хилээд зтэй чиний зүг байна. Тийм ээ чи олны өмнө ярихдаа угаасаа муу гэд итгэл үнэмшил чинь бүр ингээд улам суугаал идэг. Би чадахгүй би муу би дандаа ингэдэг би дандаа тэгдэг гэдэг тахлаар угаасаа хүний одоо тий тэр бүх амьдралд өгч болох гой боломжуудаас дандаа ингээд цааргалаад цаашаага ингээд суугаад алдчихдаг гэсэн үг. Заримдаа бид нар өөрсдөө ч мэддэггүй. Жишээлх юм бол би яг одоо Америкт магистра хамгаалсан. Тэгээд магистра хамгаалж байхдаа ганцхан одоо ангийнхаа ганцхан international student буюу олон улсын оюутан би исэн байхгүй юу. Тэгээд тэр хугацаанд чинь ингээл зөндөө одоо ингээд хэцүү тий одоо англи хэл дээр сурж байгаа, соёлын шок мог гэл ингээд янз бүрийн болж байгаа. Тэгэнгүүт миний хувьд чаленжд орох хүртлээ би ерөөсөө өөрийнхөө тийм би чинь ийм итгэл үнэмшилтэй хүн юм биш үү дээ. Би чинь өөртөөгөө дандаа ингээд сөрөг байдлаар ярьдгийм байна гэдгээ өөрөө ч мэдлгүй явж исэн. Тэгээд сэтгэл зүйчийнхээ тусламжтайгаар сэтгэл зүйчтэй ярилцаад тэрийгээ олж одоо мэдчихсэн гэсэн. За та нарт ч гэсэндээ бас яг тийм өөрөө ч анзаараагүй тийм итгэл үнэмшлүүд байгаа. Тэдгээрийгээ отхон олж аваад өөрчлөхгүй болвол таны амьдралын чанарт шууд нөлөөлж идэгөө. За энэ итгэл үнэмшлүүдийг солих буюу өөрчлөх бүрэн боломжтой. За би өөр дээрээ бас өөрчилж исэн болохоор өнөөдөр энэ талаар ярих гэж бодсон. Сэтгэл зүйч маань надад анх энэ 5 алхам дарга буюу 5 steps методыг санал болгоод тэгээ би энэ өөрийнхөө итгэл үнэмшлүүдийг бол өөрчилж исэн. Энэ 5 алхам даргын хамгийн эхний арга нь болохоор catch the thought буюу одоо өөрийнхөө тэр итгэл үнэмшлийг анзаарах, өөрийнхөө бодлоодыг анзаарах. За би ер нь өөрөө өөртөө юу гэж хэлээд байна вэ те гэдгийг анзаарах байгаа. Хүн ер нь анзаараагүй мдээгүй юм өөрчлөх боломжгүй, тайжруулж чадахгүй. Тэгэхээр би яг өөртөө юу гэж хэлж байна вэ? Ямар одоо хязгаарлагдмал итгэл үнэмшлүүдийг би өөртөө гүн ингээд суулгацсан байна вэ гэдгээ анзаараад бичээд үзэх юм бол дараа нь тэрийг өөрчлөх суурь тавигдана гэсэн үг байна. За жишээлх юм бол би хангалттай сайн биш, би хэлний авьяасгүй, би юмыг дандаа цагийг нь тулгаж хийдэг, би маш завхуу гэх мэтчлэн бодлоодыг хэрвээ та өвдө судалсан байгаа бол тэрийг нэгдүгээрт анзаараад үзээрэй. За хоёрдугаар арга нь болохоор examine and challenge it буюу өөрийнхөө тэр бодлоодыг сорих. За жишээлх юм бол би хангалттай сайн биш гэдэг бод байлаа гэж бодъё тий. Яагаад би өөрийгөө хангалттай сайн биш гэж бодоод байгаа? Тийм ур чадвар тудуу болохоор өөрийгөө хангалттай сайн биш гэж бодож байна. Тэгвэл надад сайн ур чадварууд юу байгаа юм? Тэгээ тэр сайн ур чадваруудыг би төрхөөсөө л ингэж авсан биш бах тий. Тодорхой нэг байдлаар суралцж ээж өөр юм болсон байгаа тийм үү? Нэг мэддэг, нэг чаддаг бүгдэггүй. Нуа нэгэн байдлаар юмыг шинэ юмыг туршиж үзээд, суралцаад, алдаж онжоогоод эзэмшдэг тий. Яг тэрнтэй адилхан хүн болгон хангалттай сайн та зүгээр л суралцж байгаа л гэсэн үг. Гуравдугаар арга нь болохоор reframe and replace гэж байгаа. За ерөнхийдөө бол арай бодтой, тэнцвэртэй одоо өөр бодлоор тэр өөрийнхөө гүн суусан одоо сөрөг итгэл үнэмшлүүдээ өөрчлөх. За би хангалттай сайн биш гэж бодож байгаа. Үгүй би хангалттай сайн гэж өөрчил шууд эерэг болох гэдэг юм биш. Зүгээр тэрийгэ аль болох өөр одоо бодтойгоор өөрчилж өгдөг хэлэх. За жишээлх юм бол би суралцж байна. Би хангалттай сайн биш байгаа ч гэсэндээ тэрийгэ мэдээд одоо суралцаад хөгжөөд явж байна. Хизээний өдөр би хангалттай сайн болно гэдэг бодлоор солих.
За дөрөвдүгээр нь болохоор self compassion буюу өөртөө ууж руу инэрэнгүү хандах. Энэ бол одоо маш чухал юм шиг надад санагдсан. Бид нэр ингээд өөрсдийнхөө бүр шүүмжлдэг, дандаа өөрийгөө ерөнхийдөө ингээд балтчээдэг юм шиг надад санагддаг. За тэрнийхээ оронд өөртөө инэрэнгүү хандах. Найзуудтай болохоор бид нэг аягүй урмын үг хэлээл өө чи өстө мундаг штэ, чи өстө гоё штэ, чи өстө чадна штэ. Хамаг сайн сайхан үгийг хэлдэг гэрнэ өөртөө хүн дандаа чи болохгүй байх, чи чадахгүй байх, хангалттай биш байх гэж хэлээд байдаг. Тэрийгээ одоо tone down буюу ерөнхийдөө өөртөө маш тийм одоо зөөлөн байх, өөртөө инэрэнгүү ууж хандаж, за би суралцж гин, би одоо өсөж хөгжиж гин, би одоо чадахгүй байгаа ч гэсэндээ дараа чаддаг болно гэдэг тэр одоо зөөлөн үгсийг өөртөө хэлж сурах хэрэгтэй. За 5 дахь арга нь бол take a small step буюу ямар нэгэн үйлдэл хийх. Бодол бол өвдөл бодол те. Гэхдээ бодлыг бүр ингэж байнга бодоо улам ингэж итгэжүүлээд авах юм бол тэр таны тэр limiting belief буюу хязгаарлагдмал итгэл үнэмшил чинь бүр ингэж гүн суугаад таны тархичин өөртөө тэр харж ийн одоо чи чадахгүй байгаац угаасаа шал дэмэн штэ гэдэг тэр бодлуудыг ингэж улам л гүн гүнзгийгээр сөүрлүүлээд байна гэсэн үг. Тэрнийхээ эсрэг одоо бодлоо өөрчлөөд бодлоо ингээд reframe буюу ингээд арай тэнцвэртэй бодлоор солиод тэгээд тэрийг бүр улам хүчтэй өөртөө батлахтаа яах вэ гэхлээр ямар нэгэн үйлдэл хийх. За жишээлх юм том одоо зорилго тавилгүйгээр нэг за би өнөөдөр 5 үг зээжлээд үзээч гэдэг юм үү те. Тэгээд 5 үгээ зээжлэх буюу одоо энэ үйлдэл хийснээр өөртөө тархичин би чадах юм байна. Би боломжтой юм байна. Хардаа би 5 үг зээжилсэн. Тэгэхээр би өөртөө бас ингээд хий сурах боломжтой гэдгийг баталж харуулж байна. Архиндаа юм код өгч ин гэсэн үг те. Одоо таны негатив буюу одоо тэр сүрэг итгэл үнэмшил чинь багаар үргэлжлэгддэг. За нэг удаа тэгж бодоол таны хязгаарлагдмал итгэл үнэмшил ор мөргөө алга болоод та аюу эрг хүн болчин гэсэн үг биш. Байнгын давтамжтай хийж ээж, байнга одоо өөртөө ажиллаж ээж энэ хязгаарлагдмал итгэл үнэмшлүүд бол ерөнхийдөө багаар өөрчлөгддөг. Талхан та ч гэсэндээ өөрийнхөө тэр хязгаарлагдмал итгэл үнэмшлээ багаар өөрчлөөд өөрийнхөө боломжоос хулгайлгаа зогсоох хэрэгтэй. Тийм болохоор та бүхэн өөртөө боломж олгоод өөртөө хилдэг тэр сүрэг одоо үгнүүдэд айл болох багсгаад айл болох анзаараад өөрчлөөд тэгээд улам илүү өөртөө итгэлтэй өөрийнхөө хамгийн сайн хувилбарт ойртоорой гэж хэлмээр байна. За тэгээ өнөөдөр надтай хамт байсан баярлалаа. Тэгээд та бүхэн subscribe дараарай, лайк дараарай, дараагийнхаа бичлэгээр уулзцгаая.